инженер болдог, юм бүтээдэг, гараа ингэж тосдохоос айдаггүй ийм залуучууд Монгол улс дэлхийд хэрэгтэй байгаа байхгүй. Гэтэл ингээд зүгээр нэг бараа онлайнаар захиалаад тэрийг бизнес хийж гин гэж боддог. Тэгсэн намайг дагаараа минийний сургалтанд сууч. What the fuck? Энийг бол юм хэрүүлийн зөвшөөрч чаддаггүй. Гэтэл IT гэдэг зүйл чи өөрөө чи шийдэл боловсруулж байгаа байхгүй. Чи ингээд тэр ганцхан шийдлийг боловсруулахын тулд чанд сая долларыг ч амлаж магадгүй байхгүй тухайн компани. Чи хэдийн хэмжээний хэр өргөн цар хүрээний асуудлыг шийдэж чадна. Чи тэр эргээр чиний олох мөнгө чинь өөрөө нэмэгдэнэ. Залуучууд гаднаас төсөл авч чинь тэр чинь ингээд доллараар Монгол цайлнж нэгдэг ч юм бол амар юм байхгүй. Үзэгч сонсогчдоо энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Гэгэ Монгол подкастын шинэхэн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Өөрийнхөө үгээр өөрийгөө танилцуулаач. Татвар төлөгч. За, Ирксэс Inc компани area Ирксэс Academy төслийн менежер. За тэгээд хажуугаар нь одоо спорт сонирхолтой. За хүүхэд залуучуудаа сургаад одоо Монголын төлөө айл болох хүүхээс өмнө олон юм хийгээд амжуулаад дуусъя л гэдэг нэг юм залуу байна да. Бусдад мэдлэг өгөхөөсөө гадна өөрийн чинь талаар тий хүүхэд наснаас Эрдэнэтэд одоо төржсөө техникийн 3 дугаар анги хүртлээ тэнд суралцаад тий ерөнхий суурь боловсрлоо Эрдэнэтээс олж авсан. За тэгээд хоцтой ирээд 21 дугаар сургуульд 9 дугаар анги хүртлээ сураад за 9 дугаар ангиас 12 дугаар ангийн хооронд бол одоо яг л бусад гэр бүлийн соёлын дагуу одоо гэр бүлийн шийдвэрээр коллеж руу ороод цахилгааны инженер одоо барилгын цахилгаанчин гэдэг мэргэжлэр ер нь бол суралцаад явсан. За тэгээд одоо их сургуультай сэргийгт эрчим хүчний ангийг аваад ер нь явж байгаад тухайн үед манай гэр бүлийн зүгээс бол надад хэлдвэсэн байхгүй. За минийхөө одоо энэ чиглэлээр нэг суралцаа төгсчихөө. За нэг газараа нэг 15-аас 20 жил ажиллаж байгаа. За тэгээд ингэж ажиллаад нэг газараа тэр цехийн дарга болчихоо. За тэгээд нэг байр лизингдэж аваад за нэг авгаа авчихаа тий. За тэгээд нэг хоёр хүүхэдтэй болоод сайхан миний хүүд итгэртэй гараад одоо нэг сайхан цагаан сараа хийгээд за тэгээд дараа нь одоо менежерийнхэн болоорой гэдэг ч юм уу. Ер нь бол нэг иймэрхүү юм ярьдаг байсан манай гэр бүлийн. Ер нь бусад гэр бүлийн хувьд яг тийм байсан болов гэж боддог. Гэтэ энэ яг миний хүссэн одоо зүйл биш байсан л та. Тэр хувьд ч одоо залуу нас гэдэг айгүй богино. Өөрсдөө шийдвэр гаргаж үр бүтээмжтэй ажиллах хугацаа маш богино байгаа учраас би за одоо залуу насндаа өөрийнхөө нэг шийдвэрээр явж үзээд те би өөрхөн туулсан одоо саад бэрхшээлүүдээсээ гарч ирсэн миний амьдралын үнэт зүйл төрөө тулгуурлаад одоо хүүхдүүдийн залуучуудын төлөө дууслаа сайхан юм хийгээл бас нэг 90-нд чинь нэг хоршоор идэв штэ нэг амьдралдаа нэг легаси бүтээч том юм хийгээд дуусчих гэдэг. За тэгэл тэр бодолтой хөтлөгдөөл их сургуулаа 1-р курстэй сурж төгсөж хайчаал тэгээ шууд хатгалт спортоор хичээлэл эхэлсэн л тээ. Тийм тэгээд одоо гэр бүл чинь яг тэр амьдралын нэг юм заасан шоон байдаг штэ. Тэрийг одоо яг анх юу гэж хүлээж авчихсан. Тэгэл би ч нэг аав гэр бүлийн хоёр хүн бол урдаа суугаад машин бариад дулааны цэцлэгээ станцын урд дор явах болгондоо тэгдэг. За минийх одоо энэ л ажилд орондоо гэдэг ч юм уу тий. Тэгэл би ч өөрөө нэг коммуникац суурьтай хүн байгаад байдаг. Нийгэм рүү хандаж юм хийж operation management хийж ингэж тэндээс өөрөө амар их ирч хүч энерги авдаг юм байхгүй. Тэгэл хойноос суучхад fuck би одоо юу ингээд одоо нэг үйлдвэрийн баахан тоног төхөрнж хараад ингээд ганцаараа би ингээд насаа орох юм баг тэгэл их сургуулаасаа гарах шийдвэрийг 2-3 сар бодож байгаа бол шууд за би сургуулаа хэлсэн. Тэгэл 7 хоног л алуулсан шүү дээ. Тэгэл. Чи одоо л ингээд гудамгаар нархин доор насаараа тэгэл барилгын нөгөө тоосго зөөдөг те. Бүр ахтуу хүртэл орж ирсэн үү? Тий. Тэгээд тэгсээр болж дуусандаа чи ингээд мэдлэг амар чухал гээл тэгээ яваад идэг. Тэгэл би чи өөрөө жоохон шартай хүн өөрөө нэг шийдвэр гаргachвал тэндээс хийцэж буцдаггүй байхгүй. Хин ч юу гэж хэлсэн бэ хамаагүй тэрнгүүрээ тэгэл өөрөө зүтгэсээр байгаа. Хүүхэд насны юм байгаад байна тий. Насны юм байгаа. Тэгэд бас баргийн хүн тэгээ баргийн хүн гэх нь хаашаа ер нь дийлэн хүн нь бол сургуулаа хаяад амжилттай явах бас тийм боломж бага штэ. Яг үнэндээ сургууль соёл одоо ингээл Монголын нөхцөл ч гэсэн дарааж бакалаврын боловсралтай л хүн гэдэг болсон. Тохиолдолд яаж ингэж те.
өөрийнхөө гарч ирж дуваа. Яг хоо 17 18 оны үед чинь бас наад үзэл бодол хандлагч мал бүр айгүй их байсан шүү дээ. Тухайд бол би айгүй их айж исэн. За сургуулаа хаяад ажил одоо ур чадваргүй байвал нэрээ яах юм бол тоо хин намайг тоож ажилд авах юм бол тоо гэдэг ч юм уу. Гэтэ яг үнийг хэлэхэд бол их сургуулийн олгож байгаа хөтөлбөр чанарын систем бол надад үнэхээр таалагддаг байхгүй. Нэгт тэр хоёр тэгэхээр би бас тэр их сургуульд сурж байгаа нөхдүүдээс бас нэг юм хүрээлэл олж аммаар байдаг те. Гэтэл тэр нь бас хангалтгүй байгаад байдаг. За их сургууль болон хувийн хвшлийн компаниудын хоорондын харилцаа айгүй муу байдаг. Дадлагт гарыг ил явхад нэг компанид ажилд орчиход ах эгч нар нэг кофе цай зөвлөвсөөр агаал дуусчихдаг. Энийг би харсан байсан учраас за би өөрөө очрох үед хувийн онцлог өөрөө одоо шууд самбраас нэг онлаараас орчдөг юм биш юм байна. Би өөрөө ингэж дуршиж үжиж өөрөө судалж хийж тэр судалгаанаас гарч ирсэн датан дээр би өөрөө харьцуулт хийж би өөртөө ингэж ур чадвар мэдлэгийг олж авд юм байна. Тэгэхээр их сургуулийг бол би муулаагүй. Гэхдээ их сургууль надад бол тохиромжгүй юм байна. Тэгэхээр би айж байгаа. Гэхдээ эрэхтэн бол нэг зорьсон бол арга замаа болол явандаа гэл. Тэгэл их сургуулиасаа гараад мөрөдлөө үйл явжсэн. Ажлын талаар ой тогтоолтын багш болж явж исэн тий. Тий. Яг ой тогтоолтын багш болохоос өмнө эхлээд би ч өөрөө ой тогтоолтын спортоор бараг жил гаруй хичээллээд ер нь ой тогтоолтын тамирчин гэж явж байгаад тэгээд одоо Монголын оюухан академиас бас маш гоё саналыг тавиад гэдэг ярилцлаганд ороод үзээч гэд тий. Тухайн үед яг би юу харж ирсэн бэхэр за энэ хүнд нөгөө боловсрал байхгүй байж болно. Бакалаврын диплом байхгүй ч болно. Гэхдээ энэ хүнд бол нэг хандлага байна гэдэг үнцгийг тухайн одоо компаниас харсан болов уу гэж боддог. Гэтэ ооч маань айгу суур хүмүүжил айгу сайтай юм шиг санагдлаа. Яг үнэндээ ингээд бас өөрөө бие дагаа шийдвэр гаргаад ир бас жоох хөөхт ингээд тэр дайны бодоод явж яах гэдэг чинь бас айгу мундаг байна. За одоо тэгээ хоёулагийн ярианы сэдв ажлын талаар ярилцъя. За ажиллаа эхлэхээс өмнө яагаад би өөрөө технологийн салбар тэр дундаа технологи дундаа бас технологийн боловсролын салбарт ажиллаж байгаа юм ихэр яг л нөгөө миний хүүхэд насанд учирсан одоо саад бэрхшээлүүдээс улбаатай миний амьдралын үнэт зүйлтэй. Миний бага насны амьдрал бол нэг боломжийн бол байгаагүй. Шаардлагатай үед ганд нь ингээл будаа зарах те. Тэгэл хоолгүй хонох. За баяу шүний эцэст гандангийн дээр гаражнд байх үе ч юм уу иймэрхүү хүнд хэцүү үед бол маш их байсан. Гэтэл ингээл хажуудны хүүхэд аавынхан гоё Land Cruiser 80 гэдэг ч юм уу машин цугаал гоё шинэ хувц өмсөөл тэгснэ надаас илүү гоё чанартай боловсролыг олж аваад яваад тэгээд энэ үедээ би айгүй их одоо аав ээжигээ ч юм уу те гэр бүл айгүй их буруутгадаг байсан тухай үед. Энэ тэгэл яалч тэнэг хүүхдээс нь л бодлоо байхгүй. Гэтэл бол яг тухай үед жаах ухаан суугаад 19 20 хүрээд эргээд харахад бол аав ээж бол миний төлөө чадхаараа хичээсэн байна. Одоо би яг миний тэр замаар туулж явж байгаа. Одоо Монгол ямар хэцүү байгаа вэ? Боловсролын систем ямар амар сул дорой байгаа вэ те. Маш уналттай байгаа шүү. Маш уналттай байгаа салбар. Биднэрт ингээл түүхийн архив гэд байхгүй шүү дээ. Ихэн шатаал дууссан. Үнэхээр сан хөмрөг бол хоосон улс байхгүй. За энэ үед дээрээ би залуучуудад тэгш боломж олох хэрэгтэй юм байна. Хийж байгаа ажил төсөл болгоноороо дамжуулаад би нэг хүүхдэд ч болоо баян шүн эцэд байгаа нэг өвлийн хувцж авахгүй нэг ядуу хүүхдэд те. Нэг гой боломжийг олгоод тэтгэлэгтэй сургаад тэр хүүхдийн амьдралыг өөрчлөөд явчихъя л дээ. Тэр хүүхд магадгүй Harvard, Stanford руу ч юм уу сураад те. Монголдо ирээд гой үнэхээр шинэ одоо бүтээн шийдэл боловсруулаад ингээд ажиллавал би тэндээс амар кайф авах юм байхгүй. Гэдэг энэ бодлоос хамаарат одоо миний ажлын бүхлэгдэн карьерийн үед ажиллаж исэн 7-8 ажил төсөл бүгд яг боловсролын салбартай хамааралтай байдаг. За Монголын оюугааны академиас эхлээл за STEM хөтөлбөр байна. ISM гэл компани байна, Амигдала академи байна. За JSA гэл одоо Nexus гэл те. Энэ болгон бол тэгэл яг миний амьдралын үнэт зүйлтэй холбоотой байсан. Тэгээд одоо бол IT гэдэг чиглэл энэ салбар бол бидний бүр must заавал эзэмсэн байх ёстой ур чадвар болцсон байхгүй аль үжээ болцсон Монгол өөр хоцроо яваад байгаа. Тэгэхээр энэнийхэн дагуу залуучуудыг гоё сургаад явъя. Гэхдээ яг л одоо сурыг ирмэлзээ тэнд нэг баян уушунд тэр нэг хөдөө орон нутагт баян үлгэц ч юм нэг гоё тайлант байг л дээ. Тэрийг нь олоод хангалттай хэмжээний тэтгэлгийн нөгөөс сургаад маш гоё ур чадвартай IT-ийн мэрэгчлэлтэн болгоод гаднаас доллар оруулж ирээ сургалтай тий.
Энэ ингээ эцэст Монголд бас хэрэгтэй байгаа байхгүй. Багш байсан гэсэн штэ. Багш байх үеийн заах арга барилаа. Хуваалцвал. Яг уу Одоо ч гэсэн багш штэ тий. Тий. Яг уу багш нар гэхээр нийтлэг ойлголт бол ингээд нэг хүүхдэд юм зааж өгөх гэж ойлгоод байдаг. Миний өөрөө хувийн философи юу гэдэг юм бэхэр тухайн хүүхэд надаас салаад явсны дараа яг би ингээд шахаа цагаа сургацсан байгаад бол тэр хүүхд өөрөө сурахгүй байгаа байхгүй. Тэгэхээр яг би ямар ч төсөл рүү орж ажилласан бай хүүхдэд нэг суур чадрыг зааж өгдөг. Тэр нь өөрөө юу юм бэхэр хүүхэд өөрөө өсөн дэвжих, дасан цогцох, асуудалтай нүүр тулах энэ чадрыг хүүхэд болгон суралцах ёстой. Үүнээс гадна хүссэн ч хүсээгүй бие дааж цаашдаа суралцах ёстой гэдэг ийм зарчим дээр тулгуурлаад бид тухайн өдөр орж байгаа лекцээ хүүхдүүдэд тавьж байгаа илтгэлээ ер нь бол энэний дагуу ингээ бэлтгээд ярьдаг. Тийм. Түүнээс бол хинч зааж чадна, хинч юм яриад нэг хүүхдүүдэд бэлэн онол яриад явчих чадах байхгүй. Гэхдээ яг тэр хүүхдүүд ингээд амьдрах итгэл өгөх, сурах итгэл өгөх, тэ өөрийгөө ингэж би чадах юм байна гэдэг бодлыг төрүүлэх чи өөрөө багш хүний хийх ёстой ажил байгаа байхгүй. Тэгээ бас төрсөн багш гэж байдаг штэ. Нэг юм цаанаасаа унтраад идэг. Эсвэл одоо яг мобис чи нөгөө нэг юу болцсон багш нарын бол үнгүү болгоцсон штэ тий. Одоо төгсөө тийшээ томилолтод явуулна гэд томилолтоор явуулах маягаар үнгүү сургад юм байна лээ. Тэгээ тэндээс гарч ирж байгаа багш нарт үнэхээр гайгүй багш нар гарч ирэх боломж байна уу? Таны харсан. Яг хоо зүгээр мобис гэлтхүү нуулгүй ярих тэгэл одоо би ч өчнө олон залуустай ажлын байрны ярилцсанд орж байгаа. Тэгээд талентууд ур чадвартай ажилчид бол айгүй их олон байгаа Монголд. Гэхдээ тэднийг бол одоо том мега компаниуд те бүгд одоо тухайн хүмүүсийг ажилд авцсан байгаад байдаг. Тухайн одоо ажилчдын хэрэгцээг нь хүртэл аягүй сайн хангаж чаддаг. Тухайн хүн ажлаас гарах бодол байдгүй. Одоо жижиг дунд компаниуд те хувийн хвшлийн яг л одоо өдрө болгон ингээл босгоол зүтгэж байгаа энэ компаниуд бол яг ингээд гоё таалант болно гэдэг бол айгүй хэцүү байхгүй. Тэгээ би ингээл өдрө болгон өчнө олон залуусын ингээл CV-г үзэл ярилцсанд орж ирэл эргээд харахад үнэхээр их сургуулиас боловсрал олоод тухайн компанид бүтээнж авчрах ур чадвартай хүмүүс бол маш ховор байдаг. 4 жил чи яг юу хийж аваад ирсэн бэ? За maybe чи тэр санхүүгийн талаар, хуулийн талаар ур чадваргүй байж болно. Гэхдээ чи ядаж хүнтэй харьцаа сурцсан. Өөрийнхөө бүтээмжтэй ажиллах тал дээр сурцсан тийм. Ийм нэг ядаж анхан шатны юм чадвар залуус хэрэгтэй байдаг байхгүй. Мобисээс бол би угаасаа багш нарыг ажлын байрны ярилцсанд урьж байгаагүй. Ер нь л одоо эн чинь би өөрийнхөө үнэт зүйлийн төлөө юм хийж байхад надаа ингээд ажил цаад болох юм ерөөсөө хэрэггүй байхгүй. Тэгэхээр ингээд зардал мөнгө гаргаад ч юм уу хувийн сургалт үнэхээр сайн зааж байгаа багш бол тэрийг одоо шаардлагатай бол тэр 2-3 мянган доллар орн чинь мөн цалинжуулаад тий. Ингээд ажиллуулах нь бол тухайн манай хэрэглэгч буюу тэр хүүхэд залуус хэрэгтэй байдаг байхгүй. Надад бол багш гэдэг үг амар үнцэнтэй байд юм аа. Тэгээ зүгээр нэг самбар дээр юм олуулдаг багшийг бол би нэг тэгэж бас сүртэй ингэж зүрхэнд нь ингэ шингэсэн байдаг штэ тий. Тэгэхээр багш гэдэг юм надад юм төрсөн юм шиг санагдаад байдаг байхгүй яагаад ч. Удирдлагын төвшөнд ажиллаж байгаа штэ тий. Удирдлагын төвшин багшаа хоёрч мэдээж асар их ялгаатай байгаа бах. Тэгэд эндээс болохоор бас талантыг олон илрүүлнэ. Тэг удирдлага бах юм бас хүнд зүгээс суулцвал. Дандаа сайхан хүмүүс ярьдаг штэ тий. Одоо миний удирдлага чаддөө. Тэгээд яг л зүтгэл суралцаал явж байгаа. Өөрхөн сул талуудаа ажиллаад явбал тэрнийхэн төлөө яг хичээж байгаа. Project manager. Тэгээд ерөнхийдөө ихтэй би миний зүгээр бол зүгээс анги өдөрцөн тэр багш болон тодорхой хэмжээний дунд ахлах төвшний одоо төвшөнд ажиллаж байгаа менежерийг бол ерөөсөө ялгаатай гэж харддаг байхгүй. Анги өдөрцөн багш бол тэгэл тухайн нэг 15 хүүхэдтэй ангийн SEO гэсэн үг шүү дээ. Хүн болгоны яаж үр дүнтэй ажиллах вэ? Хүн болгоны давуу талыг нь яаж гаргаж олж илрүүлж одоо тухайн зорилготой хөтлөгдсөн үр бүтээнжийг нь гаргах уу гэдэг дээр байдаг. За тэгээд яг хуу тодорхой хэмжээний ингээл менежментийн түвшинд ажиллаад үзэхэд миний ингээд харж байгаа зүйл нь Монгол залуусын бас нэг сэтгэлгээний асуудал байдаг юм байл л дээ. За манай компани ч өөр айгүй гоё залуу соёлтой. Одоо чи өссөн үедээ зайнаас ажиллаа тий. Өссөн үедээ шөнөөрч ажиллаж болно, зайнаас ажиллаж болно.
яг манай үндсэн толгой компани соёл тийм. Гэхдээ би өөрөө хувийнхын яг багийн гишүүд тэрийг жоохон хязгаарлаж гад байдаг талтай байдаг. Яг тэр зүгээр миний ингээд философи юу юм бэ гэхээр нөгөө Монгол залуус эрх чөлөөг нь олгоод тунгааж бодох, бүтээн авчрах, шийдэл боловсруулах энэ эрх чөлөөг нь ингээ олгоод цагийн орон зайны ингээ эрх чөлөөг нь олгоод чөлөөг нь олох тусам давардаг. Жохон давардаг. Аа. За өглөө нэг сериалаа үзчихэд нэг ажиллая та. За арайгаас найзтай уулзчаад ажиллаж та. Гэтэл тэр нөхөр бол за би нэг энэ хүнд нэг ийм ажил хийсэн гэдэг тайлангаа гаргаад өгчээ гэдэг ч юм уу. Миний хувьд бол өөрөөсөө яг 90 тойроноос хүсдэг юм чи хаанаас ажиллана хамаагүй, хэдэн цаг ажиллана хамаагүй. Гол нь хурд үрдэнг бол би шаарднаа тий. Чи хурцтай байх хэрэгтэй, анхаарал төвлөрч өндөр байх хэрэгтэй. Гол нь үрдэнг шаарднаа. Би бол хоосон тайланг хүлээж авахгүй тий. Нэг амар сүртэй үнэхээр гоё дизайнер зодсон презентацийг би хүлээж авахгүй. Гол нь чи өөрөө хариуцж авсан ажил дээр ямар шийдэл боловсруулад ямар үрдэн гаргасан бэ гэдэгтэй чи ярина гэж би ярьдаг. Тэгээд ерөнхийдөө багийнхан гишүүдтэйгээ өглөө 8-аас 10-ийн хооронд ер нь уулзахыг нэлээх ирмэлцэлдэг тийм л хүн байна да. За тэгээ IT-ийн салбарыг нь бас мэдээж алсыг хараад сонгож орсон байгаах. Яг тийм одоо яг залуучуудад IT-ийн салбарыг гоё тайлбарлаж өгөх юм бол ерөнхий л мэдлэг нь байдаг штэ. Мэдээлэл IT гэдэг чинь тэгэл одоо мэдээллийн технологи гэдэг үгийн л товчлол байгаа тийм. Хүмүүс IT хэрэг зөвхөн код бичих гэж хараад идэг. Тэр мэдээллийн технологи дээр хэдэн мянган мэргэжил байгаа. Тэгээ хамгийн бидний мэдхээр нь одоо энэ хэмэл оюухан хөгжүүлэгч гэж байна шүү дээ. Тийм. За одоо ингээл одоо дататай харьцдаг хүн байна. За сервертэй харьцдаг хүн байна. За UI UX дизайнер, back-end хөгжүүлэгч, mobile хөгжүүлэгч, front-end хөгжүүлэгч, дурдаад байвал гол нь чи өнөөдөр санхүү дээр ажиллаж иж болно. Чи өнөөдөр биеийн тамирын багш дээр ажиллаж болно. Ийшээ чин хэдхэн жилийн дараа магадгүй маргаас ч юм уу цоо шин төсөл шинэ стартап IT-а гарч ирээд чиний энэ ажил дээр технологи орж ирнэ гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Залуучууд. Тэгвэл бол харин тийм шүү. Даруй нь явна л шүү. Хүчтэй тэгэл цаашаа явна. Чи ингээл урд чадваргүй чи их сургууль төгсөөгүй байж болно. Одоо Google-д ингээл хэдэн үеийн сургууль төгсөөгүй хүмүүс явж шүү дээ. Гэтэл тэр хүмүүс өөр чадвар нь байгаа тийм. Манай Erxis компанид хүртэл хэдэн үеийн сургууль төгсөөгүй ийм залуучууд байгаа. Гэхдээ үнэхээр өөрсдөө бие дагаа сурцсан. Тэдний ингээл цалинжуулаад ажиллаулдаг. Вау. Ийм байдаг. Тэгэхээр залуучуудад ур чадвар бол хэрэгтэй. Чи ур чадваргүй бол ирээдүйд тэгэл хинч чамд шүү дээ. Хинч чамд байхгүй яг зөв. Энэ зайлшгүй хэрэгтэй болон хэрэггүй гэсэн юмнуудаа ялгаас орчих бас хэрэгтэй л дээ. Тэгэд энэ талаас нь за энийг бол би яг шууд өөрийнхөө түүхтэйгээ холбоод ярьчмаар байгаа даа. За. Яа тэгвэл миний амьдралын төсөл чинь дундаж байсан тухай үед тэгэхээр яг л надтай тохиолж байгаа асуудлууд одоо залуучууд тохиолж байгаа. За тэрний юм ихээр за их сургууль хэрэгтэй юу хэрэггүй юу? За их сургуульд сурахдаа их сургуульд орж л байвал болоо. Нэг батлан хамгаалах руу ч юм уу инженер ч юм уу тий тухайн хүмүүс ингэдэг өөрсдөө бодлоо аяга буруу байдаг байхгүй. Их сургуульд орж ивэл юу ч хийсэн амгүй зүр төгсчихөө гэдэг хандлага байгаа. За энэ бол нэгт байж болохгүй. Их сургуульд сурахгүй нь тухайн хувийн өөрийн маш том судалгаатай харьцуулсан тэр шийдвэр дээр тулгуурлаж өөрсдөө гарах шаардлагатай. Энэ угаасаа үе үед аяга маргаантай сэдв байсан. Би бол өөрөө их сургуулийг сонгохгүйгээр шийдсэн. За IT руу би яагаад орох болсон бэ гэхээр би бол IT-д үнэхээр үзэн яадаг дургуун байхгүй. За. Ингээл нэг яаж явж байгаа да. Тий, ногоон цэнхрөнгөтэй ингээл баахан ирэлжилсэн код харахаар fuck энэ ч одоо би яг юу ин ойлгох юм бэ тий. Энэ одоо яг надад хэрэгтэй юм. Гэлгүй ингээл өөрөө дургуун юмдаа ухамсаргүйгээрээ тархинасаа ингээл шалтгуудыг гаргаж ирдэг. За би ингээл чадахгүй би мэд сүргүү одоо ингээл надаас дүү залуучууд өчнө IT-гаар сурцсан. Тэгэхээр би ингээл гоцорцсон би энэ зах зээл дээр ингээл арчигдна гэл хүлийн зөвшөөрсөн явж исэн. Тэгээд тухайн үедээ надад нэг зарчим суусан юу юм бэ гэхээр хүний амьдралд хүссэн ч хүсээгүй заавал сурах ёстой зүйлс, хийх ёстой зүйлс гэж байд юм аа. Яг тухайн үед ч одоо 23-24 онд миний амьдралд IT-ийн салбар руу орох нь яг энэ зарчмаас гарч ирсэн байхгүй. За би ингээд дургуйчсан өөр IT-аар суралцах хэрэгтэй юм гээл. Тэгээл анх мэдгүй Windows-ийн компьютер дээр JavaScript Visual Studio суулгаад тэр ингээл ажиллахгүй гайхаал Figma гэж нэг сонин төгөлд очиж энэ одоо яаж ажилт юм бол. Тэгэл бодож ирсэн аа.
За нэг сургалтын төвөд хайж үзэж байгаа байхгүй. За ер нь бол нэг уулзаж ямар шоу стептэй шат дараалтай сурвал IT дээр ингээд хурдан сурч болох юм гэдэг зөвлөгөө авах гээд Pinecone гэдэг нэг сургалтын газар руу очиод тухайн үед сургалтын төлбөр нас нэлээд үнэтэй санагдчихсан байхгүй. Тэгээд тухайн үед би за шууд SEO-тэй гүйцэтгэх цагттай нь уулзаа би санал тавьчихъя. За. Явж оронгуудаа шууд SEO-тэй нь уулзаад за би танад ингээ operation marketing management ажлыг нээж өгөөд оронд нь танаас сургалт үнгүү суучаа гэлцсэн байхгүй. Тэгсэн чинь чи өөрийг их тэрхэн өндрөөр үнэлээд байгаа юм шүү те. Би бол чамайг чи бол ингээ нэг тим юм. Одоо нөхөр бол намайг нийлэн жоон дийлсэн байхгүй. Тэр дундаас хичнээн миний ингээ хор шар хөдөлж исэн ч гэсэн яг надтай над дээр буух өгнүүд бол оновчтой өгнүүд байсан. Тэр өгнүүдийг би хүлээж аваад окей, дутуу талуудаа хүлээн зөвшөөрөөд яг тэр өөрөө 11 цаг үед би Шангрилагийн гадаа ингээд сандал дээр суудсан. Манай нөхрийн хэлсэн өгнүүдийг бичижсэн байхгүй. Бичиж дуусаад ингээд wallpaper дээр ингээд хараад lock screen дээр тавиад за энэ хүн ингэж хэлсэн байна да. Би эндээс авахын аваад эндээс хаях юм байна да гэд. Тэгж жагаад бас энэ чинь яг нэг эрэгтүүний хор шар. Өөрийгөө нэг эргцүүлээд байна шүү дээ, тий. Тийм өөрийгөө эргцүүл. Гэснээр гинт дургу үрээд ер нь намайг ингэдэх юм бэ? Би ер нь өөрийгөө харуулж ил та гэд. Тэгээд өөр тех компаниудыг хайж гаад одоо яг ажиллаж байгаа Ericsson компаниг олоод тэн дээр би бүр call center-ийн утсаар ирдэг ажлын position руу би apply хийсэн байсан байхгүй. Яагаад гэхээр миний өнөөдөр шал арчин уу, operation байна уу, call center руу ажиллана уу, энэ ерөөсөө надад ямар ч хамаа байхгүй. Гол нь би яаж хийж чад нэг IT-ийн салбар руу орох хэрэгтэй байна гэдэг зорилгыг л тавьсан байхгүй. Тэгээд явж ирсэн чинь шууд миний өрс захиралтай уулзаад миний өрс захирал за чи өмнө бол ингээ оюухан ахтанд ажиллаж байсан байна. Чи ахтан байгуулж мэдгүй гэв. Окей мэднэх гэж хэлсэн. Тэгэхээр би миний өрс захирлууд надад санал тавиад за бид ингээ өөрсдөө гэсэн IT-ийн ахтантай болгож байгаа. Чи ингээ төслийг хариуцсан явах уу гэд. Гэтэл яг 4 хоног өмнө би өөрсдөө IT-ийн сургалтын гүйцэтгэх захиралтай нь очиод дийслүүлсэн те. Тэгээд энэ бас за нэг хувь тавилан юм байна да. Надад энийг хариугаа авах боломж олж байгаа юм байна да. Тэгэл окей чадахгүй гэж бодож исэн, айж исэн ч гэсэн бас нэг хор шарвдлаа за энэ төслийг авч үзье гэд. Дунд нь зөндөө фейлдсэн, зөндөө би олон алдаа гаргасан хязгаарч бууж өгөө нэг хор шарныхын төлөө те. Тэгэж явж яваад хамгийн ихний эсэлтээ бол бид нэр авч исэн. Гэтэл хамгийн гоё юм нь юу юм бэхэр эхний бид нар фронтын төгжүүлэгч ангийн эсэлтээ авахд 15 хүүхдийн бараг 40-50% нөгөө нэг одоо тэр Pinecone-ийн сургалтын төв дээр урьдчилгаа төлбөрийг бүртгүүлсэн хүмүүс байсан байхгүй. Тэгээд тэд нэр болоод манайх руу орж ирэхэд би ингээд амар амьсгаа авч байгаа байхгүй. За ингээд намайг голж исэн хүний яг салбарт нь ороод төсөл эхлүүлээд тэ энэ боломжийг минь өрс захирлнад олгосон юм. За энэ төслийг нь хариуцаад ингээд би хор шараа авсан байна. Зорилготой хүрчлээгээд аягүй их баярлж исэн. Тэгээд ингээд харахад одоо залуучуудыг ингээд ажлын байранд орж ирж байгаа залуус яг л нөгөө нэг үндсэн суурийн асуултуудыг асуудаг. Их сургуульд юугаар сурах уу? Их сургууль сурахгүй юу? Яах вэ? Би одоо ямар мэргэжлээр сурах уу гэд. Тэгээд энэ бүх өнгөрсөн хугацаа, энэ 7-8 төслөөс миний олж авсан ганц бодол юу болсон бэхээр залуучуудаа их сургууль сурахдаа та нар зөвхөн энэ мэргэжлэр өөрсдөө битгий хийж байгаа. Яг зөв. Та нар хуулиар сурчвал хуулиараа ингээд насан туршдаа хийнэ гэж битгий бодорой. Та нар ингээд 5-аас 10 жил биш 30 жилийн дараах бие хүний хувь та нар олж хараарай. Одоо ингээд манай нэг надаас бас зөвлөгөө авдаг дүү байдаг. Яг л одоо тэр гацалтын үе дээр явцсан те хаа би юугаар сурах уу? Найзууд гадаад руу тэтгэлгээ аваад идэг. Би яах вэ? Би Монголд сурмаар байдаг. Юугаар сурах уу? Сурахгүй юу? Нэг бала дижитал маркетингаар би сураад нэг онлайн бараа захиалаад ингээд би явах уу гэлээр. Үгүй бол чи 30 жилээр өөрийгөө хар чи өөрөө надад хэлсэн чи менежмент суурьтай ирээдүйд ингээд гүйцэтгэх төвшний ингээд удирдлагын SEO дээр ажиллах, SEO ч ер нь баг мэргэжил гэж явж байгаа шүү дээ. SEO дээр ажиллах юм аа биз дээ юм. Тэгэхээр чи урт хугацаагаар ажил харах хэрэгтэй. Тэхийн тулд чи Монголд угаасаа SEO энэ стартапаа эхлүүлж чи олон улсад гарах учраас чи эхлээд хуулиар ч юм уу сурчгаа. За хуулиараа сурчих. Хуулиараа сурч байгаа хажуугаар санхүүгийн сургалтандаа сурчих. Одоо удирдлагын шатанд бол хууль эрх зүй санхүүгийн чадвар маш их хэрэг болдог байхгүй. За ингээм энэ чадвартай сурч. За тэрний хажуугаар чи манай компанид ороод ир. За тэгээд тех сургалтандаа суугаад тех чадвартай болчих. Тэгээд чи 10 жилийн дараа ингээд өөрийгөө харахад чи хууль суурьтай санхүү мэддэг тэгснэ чи тех гүйцэтгэх төвшний удирдлага болох гэдэг байгаа
байхгүй. Ингээд бүр өстө ховрсё болж гарч харин Монголд бол ингээд яг текс өртөө сеонор бол маш цөөхөн. Тэгэхээр ингээд та нар 4 жил ингээд ганцхан нэг хутга барьчаад бүхлөөтөө хүүхдлээ нэг юм дайнц чи ганц хутгатай орох гэдэг байна. Эндээ нэг сэлэнтэй, эндээ нэг бамбаатай, баруун зүүн гуталтай, нэг гүйдэг гуталтай, өвдгөвчтэй ингээд чи бүрэн зэвсэглээд хүүхдлээ ингэж аймаг гой байлмаар байгаа байхгүй. Уртгацаараа хараарай л гэж хэлмээр. Тэгээ IT-ийн салбарын өөрт чинь өгсөн өгөөж гэх юм уу? Яг тэр бодитол өөр тэр чин гоё жишээнүүд байгаа. Байгаа шүү дээ. Яг одоо IT-ийн салбарт орж ирж байгаа залуучууд бол үнэхээр супер. Тэнд ингээл 17 настай хүүхэд хэдэн сая долларын үнэлгээтэй төсөл төр ажиллаад явж шít. Үгүй Монгол хүүхэд. Гаднаас ингээл төсөл аваад явж шít. Ингээл хэрэгссэн компани. Тэгэл миний урс захирал ингээл залуучууд ингээл боломж олгож байгаа байхгүй ингээл чи нас залуу гэж болно. Гол нь суралц. Тэгээд ингээ хөөжөл тэ. Тэгэхээр энэ ингээд ийм боломжийг нь олгоод төхөр тэнд орж ирж байгаа залуучууд нь өөрсдөө мундаг болоод ирдэг. Тэгэхээр миний хувьд яг энэ IT салбарт орсноороо нэгц дэлхийг ингээ хавтгаа гэж харж эхэлж байгаа байхгүй. Тэний хүүхд ингээл бүр хаа байсан 13 цагийн зүрхтээ өөр улсаас төсөл аваад ажиллаад идэг те. Ингээл улс орон даяар хамаарахгүй ингээл гойроо төслөөр ажиллаад идэг. Тэгснээ ингээд тэнд байгаа залуучууд үнэхээр мундаг залуучууд байгаа байхгүй. Тэгэхээр би тэр залуучуудаас нэгт айгүй их суралцж байна. Хоёрт ингээд юмэг бүр яг Монгол гэдэг энэ сая хэдэн зуухан юутай тэрний зорилтын сегментний 2-300 мянган хүнтэй ийм жижиг зах зээлэр би юмыг харахаа болоод эхэлж байгаа байхгүй. Юм ингээд томоор нь хардаг болоод тэ. Сэтгэлгээний хэм маяг бол шал өөрчлөгдөж байгаа гэсэн үг л дээ. Тэгээд IT-ийн салбарыг гоё эрхчлээ олгодог гэдэг штеп. Тэгээд залуу хүмүүс угаасаа бас нэг газараа удаа ажиллахыг ерөн хүсэхгүй байгаа. Энэ талаар та юу гэж бодож байна? Тийм. Одоо энэ бол яг тархины шууд цөөр хэрэгцээтэй л дээ холбоотой л доо. Одоо биднэрт боломж гэдэг зүйл айгүй олон болоод ирсэн. Хүн заавал тэнд нэг инженерээр 40-50 жил ажиллаад ингээд нэг газараа байранд байх шаардлагагүй болсон. Энэ хүүхдүүд өсвөр насны хүүхдүүд YouTube-ээр сая доллар болоод шүү дээ. Гадны хүүхдүүд. Тэр ингээд биднэрт мөнгө олох боломж нь өөрөө айгүй олон болцсон, амархан болцсон учраас залуучууд нэг орон зай болон цаг хугацаанд баригдахгүйгээр мөнгө олоод ингээ олон улсаар залуу байгаа дэрэг гэдэг ингээд хандлагаар гоё явангаа ажил хэмээр байдаг болцсон. За тэгсэж энэ дээр дөрүүлээд нэг зарим нөхдүүд одоо та нар нэг хурдан аргаар мөнгө олохын тулд нэг дижитал маркетер болоорой. За нэг дроп шиппинг хийгэрэй гэдэг ч юм уу тий. Тийм тэр чинь бүр аягүй байдаг шүү дээ. Тийм тэд нар бол хувь хүн ингээ мөнгө олж өгч байгаа. Гэхдээ хүн гэдэг өнцгөөс харахад ингээ бид нэг амьдарч байгаа ингээд хамааралтай байгаа эдийн засагтаа эргэн тойрондоо ингэж нэг шийдэл боловсруулад бүтээмж авчирмаар байгаа байхгүй. Гэтэл тэд нар ингээд зүгээр орчин цагийн ингээд нэг дамын 8-ачд болчиход байгаа байхгүй. Яг зүгээр ингээд ямар ч бүтээмж авчрахгүй бид нар тийм залуучуудаар яах юм бэ? Биднэрт ингээд инженер болдог, юм бүтээдэг, гараа ингэж тосдохоос айдаггүй ийм залуучууд Монгол улс дэлхийд хэрэгтэй байгаа байхгүй. Гэтэл ингээд зүгээр нэг бараа онлайнаар захиалаад тэрийг бизнес хийж ийн гэж боддог. Тэгсэн намайг дагаараа миний нэг сургалтанд суучих. What the fuck? Энийг бол юм хэрүүлийн зөвшөөрч чаддаггүй. Гэтэл IT гэдэг зүйл чи өөрөө чи шийдэл боловсруулж байгаа байхгүй. Чи ингээд тэр ганцхан шийдлийг боловсруулахын тулд чон сая долларыг ч юм амлаж магадгүй байхгүй тухайн компани. Чи хэдийн хэмжээний хэр өргөн цар хүрээний асуудлыг шийдэж чадна. Чи тэр эргээр чиний олох мөнгө чинь өөрөө нэмэгдэнэ. Чи зүгээр энэ аягийг ийшээ тавил чам 50 төгрөг өгөх гээд штэ. Гэтэл чи энэ аягийг хийгээд гаднах зургийн зурвал чи магадгүй 500 мянгаыг авах боломжтой байхгүй. IT-ийн ялгаа өрдөө энэ байгаа. За ингээл манай компанид жишээ авахад сая манай нэг ахлах фронтенд хөгжүүлэгч өөрөө Вьетнам руу очиод сар амарчж байгаа. Тэгэхдээ ингээл 70 эрэг дээр ингээл сток коктейль шим ингээ кодо бичил ажиллаа гэл тэрний ирсэн кодыг бид нэр ингээл энэ дээрээ ажиллаа болгоол те ингээ яваад идэг. Залуучууд гаднаас төсөл авч чинь тэр чинь ингээ доллараар Монгол цайлнжин гэдэг чинь бол амар юм баггүй. Тэр ингээд тэр хүмүүс гадаад руу яваад амрангаач ажиллаж болоод байна. Цагийн үед ерөөсөй баригддаг. Одоо би ингээл ажил дээр бүр 2 сар хараагүй хүндсэн байдсан манай компани. Ингээл гэрээсээ ажиллаад хүүхдээ хараад салхилгаа ингээл гэрээсээ ажиллаа гэж хэлдэг. Тэгэхээр энэ боломжийг өөр IT болгоод байгаа байхгүй. IT-ийн салбараар сурахад нь бол нас хамаагүй тий. Нас хамаагүй. Одоо би чи өөрөө 24-тэй залуу. За. Би өөрийгөө хоцорчлоо гэж боддог байсан чинь манай ахтай дөрөв 38-тай 10 гаруй жил банк санхүүгийн салбараар ажилласан байсан нэг бүсгүй орж ирсэн. Тэр хүн ингээд бүхлөд 10 жил нэг салбарт ажилласан.
нэг ингээд чиглэлээр явцсан. Хүн мэдээж айцтай орж ирнэ. Яг надаас энэ асуултыг асууж байгаа. Би оройтсон уу? Гэтэл өөрөө миний өөрөг чинь тэр хүнд ингээд сурах боломж байна гэдэг итгэл найдар өгдөг штэ. Итгэл найдрыг өгсөн. Ихчийн үед бол 6 сарын турш хичээлээ ганц ч таслаагүй. Одоо манай Ericsson компанид хөгжүүлэгч хийгээ явчихдаг кодч. Тэгсэн ингээл хүссэн газараас хүссэн цагаар ажиллаад явчихдаг. Тэгэхээр сурахад оройтхгүй. Гол нь нас болгон дээр тухайн хүний суралцсан онцлог гэж байдаг. За 17-8 настай хүүхдүүд IT-гаар ингээд сурахад нөхдүүд бол судалгаа хийгээ сурцсан байдаг. Баах нөгөө чатбот, ChatGPT ашиглаад янз бүрийн энэ хэмэл хоёрын ашиглаад ингээд харьцуултыг хурдан сурахад сайн байгаад идэг. Насаа гисэн 25-аас дээш гарсан 30-д гарсан хүмүүсийн даваа талны яа гэмэхээр амьдралын туршлагаа холбоод үр дүнтэй сураад сурцсан байдаг. Эн чинь наач нөгөө ийм л юм байна шүү дээ. Наа чи ингэчдэг шүү дээ. Яг нөгөө амьдралын туршлагаар часисэн яг тэр асуудлыг аягүй амархан олоо харчдаг. Хүүхдүүд бол мэдхгүй ингээл судлаад байдаг сүүлдээ ингээд хит их судалгаа хийсэн судалгаа юу судалж ирсэн ач зорилгоо бараг мартчихдаг тийм. Тэгэхээр ингээд нас болгоны онцлогын дээр өөр байгаад байдаг. Гол нь бүгд зорилгоо тавиал тууштай proactive байж чадвал тэгэл суралцж чадна гэсэн. Манай Ожи маань болохоор өөрөө бас Ожи амигдалаа гэд академи үүсгэн байгуулагчтэй. Энэний талаараа гоё яриач. За 22 онд эхэлж ирсэн юм аа. Амигдала академи гэж байдаг. Манай амигдала гэдэг нь бол ер нь сэтгэл хөдлөлийн тарих гэл ингэ ойлгочих болно. Хамтран үүсгэн байгуулагч. За манай нөгөө хамтран үүсгэн байгуулагч маань бол бас сэтгэл зүйч. Тэгэхээр ерөнхийдөө энэ академийн чиглэл нь яа гэмэхээр тухайн нэг хүн биологийн тэр амьдрах наснда proactive байх насны хэдийн за нэг 20 жил бүтээмжтэй ажиллах гэдэг нь шүү дээ. Тэр 20 жилийн хугацаанд хүн яаж өөрийнхөө хамгийн сайн cool бүтээмжтэй хувилбар нь болох вэ гэдэг дээр нь л ажиллаж өгдөг. Газар гэж ойлгочих болно. Тим академи байгаа. Ер нь бас сэтгэл зүй тарихтай холбоотой. Монголд бол нэг тарих сэтгэл зүй гэхээр хүмүүс нөгөө аюу өнгөц дүгнэлт хийдэг. Хангалттай мэдээлэл байхгүй, тархийг ч сайн ойлгоогүй, сэтгэл зүгөөч сайн ойлгоогүй. Гэтэл ингээд бидний амьдралд маш том шийдвэр гаргаад бидний энэ амьдралдаа бүтээмжтэй өөрийнх нь тэр хүсдэг мөрөөдөлтөд хүрэх үгүй юу гэдэг тэр өөрөө шийдвэрийг чинь тарих сэтгэл зүйчин гаргаад байгаа байхгүй. Бид нар ингээд өдөрт 35,000 ухамсаргүй шийдвэр гаргаад байдаг. 35,000 шийдвэрийн бараг 95% нь бидний ухамсаргүй үйлддэг үйл хөдлөлүүд байдаг. Шүдөө угаачдаг, ингэчдэг, тэгчдэг. Зөвхөн 5% бид нар ингэж бодож шийдвэр гаргаад байгаа байхгүй. Гэтэл тэр 95% нь 35,000 шийдвэр гаргалт 95% нь таны өөрийн чинь зорилготой хамааралтай байгаа юм. Та зорилгын төлөв шийдвэр гаргаж байгаа юм тий. Хоол хийсэн дараа ирээлээ үзчихдэг. Энэ өөрөө ухамсаргүй шийдвэр гаргалт аваад байдаг. Энийг лог ухамсартайгаар бодоод энэний хооронд ядаж нэг 5 сая ажилтай. Чи хоолныхын дараа сар 5 сая ч тэр 5 сая чи өөрөө чиний ухамсаргүй шийдвэр гаргалт болоод эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд бидний амьдралын шийдвэр гаргалт 95%-ыг ухамсаргүй байгаад байгаа юм чинь. Бид нэр тэр ухамсаргүй шийдвэр гаргалтуудаа өөрсдийн зорилго дээр төвлөрсөн болгоё. Наандаж л хүн ингээл ажил дээр нэг амар стресстэй хүмүүс байдаг те. Тэгснэ кофеин нас ерөөсөө татгалцдаг. Гэтэл ингээд хүмүүс залуучууд өөрсдийн даавар яаж ажилтгийг мэддэг учраас мэдгүй штэ талбаргүй. Өглөөс ирэхэд би ингээд бэлтгээд биеийг сэргээхийн тулд бөөрнөөс наандаж л кортизол гэдэг даавар ялгарт юм байна гэдэг залуучууд мэдчмээр байгаа байхгүй. Кортизол ялгар чинь гэтэл нөхдөө тэр кортизолоо дарахын үед нэх гой тайван йог ч юм уу тасал хийгээд өглөөний цайгаа ууж иж хүний ингээд бүх дааврууд баланст болоод айгүй гой логиктой шийдвэр гаргаад зөв шийдвэр гаргах байхгүй. Тэгэхгүй гарууд өглөө ингээл өглөн гарна. Хотод ч онголцол кортизол ч бүр нэмэгдэл стресстэй л төгжрэн утаа сигнал наастаа ингээл төгжрэл амар Монголд ингээл дургуй хандлага гаргаал. Ирээл ажил дээр ирээл үлэн дээрээ кофе уугаал кортизолоо бүр бүүслээл нэмээл араас нь тамхи татаал. Үгүй ийм өглөн хотоцтой дааварч хэл бэлцсэн те. Ийм тарихнаас ямар бүтээмж гарах юм бэ? За тэгээд өдөр нь ажиллаж ирснаа цайны цагаараа нөгөө нэг цувингаа хусчдаг. Нүүрс хустал нэмээл араас нь кола уугаал. Тэгэл араас нь кофе уухаар эн чинь нүүрсний өсөлтөнд орно. За цусан дах сахар чинь тогтмолт нэмэгдэн. Сэтгэл хөдлөл маш докторгүй байна. За үдээс хойш тарлаа. Архи уулаа, пив уулаа, вэпэ татлаа. Гэвч ингээ өөрхөн дааврыг баланслахаа мэдгүй байдаг байхгүй.
Тийм ээ. Ийм балансгүй даавар, ийм балансгүй бодлоос чи яаж өөрөх нь нөгөө мөрөдөл олж хараад логиктой шийдвэр гаргаад энийг амьдралыг за би болгоё да бүтээдэг чи ингэж харж чадахгүй байхгүй. Гэтэл чи өөрийнхөө одоо дааврын ингээд юу мэдсэн, ухамсаргүйн шийдвэр гаргалтуудаа мэдсэн. За тэгээ нөхцөл рефлекс гэж байна тий. Нэг үйлдэлийг өдөөдөг нөгөө үйлдэл гэж байдаг. Чи энийгээ мэдчихвэл чи өөрийгөө юу хийхээ чи шийдэж болох байхгүй. Бид нэр зүгээр энийг ингэж гайдалж өгдөг community байгаад байгаа байхгүй. Ингээл дааврынхаа юуг мэдсэн, үйлдэлээ яаж хийхээ мэдсэн, тэгээ сэтгэл хөдлөлөө яаж контролдохоо мэдсэн хүмүүсийн бүтээмж бүр пуужиндаа л явчихдаг. Амар бүтээмжтэй ажилладаг. Тэгвэл математик хүний амьдралд хэрэгтэй юм бэ? За наач нөгөө нийгэмд аягүй их явдаг хөрх үг гэдэг шүү дээ. Та нараа математик хоол олж идэхгүй гэл нь ярьдэн шүү дээ. Би бол хүн болгоныг математикаар заавал суралцаасаа гэж хүсдэг. Яг тэгэхээр тухайн за чи тэрнгээр хоол олж идэхгүй нүнэ. Тийм үү? Гэхдээ тухайн хүүхэд тэр тархиныхаа өсөлтийн явцад математикийн бодлого бодох тэр томьёог суралцаад тэр шийдлийг боловсруулж явах явцдаа хүний амьдралд хамгийн чухал чадвар болох асуудал шийдвэрлэх чадрыг сурч идэх байхгүй юу? Энэ асуудлыг одоо нэг тэр 2 гэдэг тоог хэдэн сая аргаар бодож чи 2 гэдэг юу гаргаж болно шүү дээ. Тэгэхээр ингээд ямар нэгэн бодлогын хариултыг олох гээд чи ингээд зөндөө олон вариант гараад ингээд явж байхдаа хүн асуудлыг логикоор хараад асуудал шийдвэрлэх чадвар суралцж идэг. Энэ бол яг нөгөө ажил олгогч нарын том мега компаниудын хүнээс хүсдэг юм байгаад байгаа байхгүй юу? Чи ирээдүйд стартап хийхэр болол стартап руу орохоор бол чиний нэг бизнес чи ямар асуудал шийдвэрлэж байгаа юм бэ? Наадхан дээр чинь нөгөө чиний математикаар ингээ олон жил нүдүүлсний сэтгэлгээний давуу тал чинь гарч ирнэ. Одоо ингээл Америкт байгаа S&P-гийн шилдэг 500 ингээл компани CEO-ныг харалтаа хэдэн инженер суурьтай. Инженер чинь тэгэл мат суурьтай л гэсэн үг шүү дээ. Дасгал хөдөлгөөнийг одоо амьдралдаа хэр хөвшүүлж байдаг вэ? За дасгал хөдөлгөөн бол must байх ёстой зүйл. Нэг ийм зүйл байдаг. Одоо офисын ажилчид офис дээр суух хөршөөлөх ядраад ин гэдэг шүү дээ. Хүний тархи чинь өөрөө биеийн жингийн 2% эзэлдэг мөртлөө биед орж ирж байгаа нийт энергийн 20-30%-ийг дангараа зарцуулдаг. Амар ховд хэрэгтэй мөхгүй тархи. Тэгэхээр чи тэр тархин дээрээ баг ингээд 25-35 ваттын гэрэлж хасааж болохоор тийм амар хүчтэй эргэтэн. Тэгэхээр чи суугаад ажил хийж нэхэр маш өндөр энерги зарцуулж гэсэн үг байхгүй. Тэгэхээр чи хэдий чинээ тархины ачаалалтай ажлын төдий чинээ биеийн ачааллаа нэмжиж ядралт багасааж бүтээмжтэй ажиллана. Би өөрөө ингээд physically дандаа шинэ нэмийг турш үздэг байхгүй. Шөнийн 12 цагт богдуул руу дугуйтаа гараад шөнө уруудчихдаг. За бокс тоглож гин, боксер хичээлж гин, сакс тоглож гин, волейбол, байт харваа, за шатар даам тийм гэдэг ч юм ингээд би өөрөө спорт дээр айгүй шинэ юм сурч иж энэнгээрээ би яад нэмэхэр шинэ юм ингээд сурах чадвараа би өөрөө нэмээд идэх байхгүй. Дараа нь ингээд UI UX дизайнераар ч юм уу сурахаар болгож шууд энийг гол зорилго нь юм байна. За ингээд сурчтай байна гэдэг ч юм уу. Ингэж хийж би өөрөө бага стрессж байгаа. Ингэж хийж би өөрөө хурдан сурлах чадвар сурч байгаа байхгүй. Тэгэхээр спорт хөдөлгөөн гэдэг зүйл бол хүний биед заавал байх хэрэгтэй. Монгол улсын одоо хөгжил дутагдж байгаа зүйл таны харах өнцгөр. За энэ дээр бол зөндөө олон тайлбарууд хэлэх бах. Эдийн засагчид бол нэг өөр хариулт хэлэх бах. Сэтгэл зүйчид нэг өөр хариулт хэлэх бах те. Энэ дэр миний байр суурь юу гэдэм бэхэр залуучуудад амьдрах юу алга, утга өгж байгаа юм алга байна. За би нэг ийм юмны төлөө ингэж амьдрах, ийм зүйлийг бүтээе гэдэг бодол алга байна. Өнөө маргаашаал арга цааж байна. Залуучуудад мөрөөдөл алга байна. Хийж бүтээ гэсэн бодол алга байна. Нэг талаараа, нөгөө талаараа залуучуудыгаа бид нэр дэмжлэг болон эрхчлөөг нь ерөөсөө олгож чадахгүй байна. Гарааны бизнесүүдтэй хангалттай экосистемийг бид нэр олгож чадахгүй байгаад байна. Тэр залуучуудыг бүтээмжтэй ажилуулах, тэрэн суурь болох тэр боловсролын системээ бид нэр дэмжиж чадахгүй байна. Хин сайжчлаад 24 онд л 23 онд боловсролын салбарт STEAM хөтөлбөрийг оруулна гэдээ бүр тэр зүйл заалт орцсон байгаа шүү дээ. Гэрээ гарын үсгээ зураад тэр удаа хаана байхгүй шүү дээ гэдэг ч юм. Тэр ингээд залуучууд ерөөс дэмжихгүй байдаг. Энэ дээр танд харсан шийдэл байгаа юу? Залуустай эрхчлөөг нь олох хэрэгтэй. Зүгээр бизнес эрхэлж байгаа тэр хүмүүстэй эрхчлөөг нь олох. Тэд нэр өөрсдөө залуучууд бид нэр өөрсдийгөө ингээд аваад явчих чадах байхгүй. Одоо хувийн хвшлийн компаниуд бизнес эрхлэгчид эрхчлөөг нь олгоод тэр бизнесүүд цэцэглээд ингээд явчих юм бол
ажлын байрны өрсөлдөөн нэмэгдэн. Тэхийн тулд хүүхд залуучууд сайн сурна тий. Ингээд бид нар өөрсдөө аваад явчих боломж байгаа байхгүй юу? Улсаас ерөөсө хамааралгүй, засгийн газраас хамааралгүй, намаас хамааралгүй. Одоо бол яг залуучууд биднэрт юу гайвуулж байна? Намууд гайвуулж байна. Энэ систем гайвуулж байна. Энэ залуусыгаа боддгоо энэ процесс өөрсдөө шундлын төлөө ажиллаж байгаа энэ байлар хандлага бол залуучууд үнэхээр гайвуулж байгаа. Залуу хүн юм чинь залуучуудаа зориулаад хэдөө хэлэх байвал та хэлээч. За 3 үг хэлмээрээ. За. Хүний хийдгийг хийгээрэй. Хүний хийдгийг хийгээрэй. Бид нэр хэрэгцээн дээр тулгуурсан бизнесүүд амар их гардаг болсон. Порн сайтууд байна. За энэ junk food-ууд байна. Бүгд ингээ хэрэгцээн дээр тоглоод байгаа байхгүй юу? Гэтэл ингээ бидний өөрсдөө 200 мянган жилийн өмнөөс үүссэн хүн гэдэг энэ төрөл зүйл өөрөө хийдэг зүйл гэж байд юм аа. Хүний хийдгийг хийгээрэй. Тэр дундаа яад юм хэр хүн байгалийн гаралтай эрүүл хүн сэргэлдэг, тий? Хөдөлгөөн хийдэг, тоглож нааддаг. Хамгийн чухал нь хүн юмыг төсөөлөн бодож, түүнтэй холбоотой уншиж судалж, эргцүүлэн боддог зүйл байгаа байхгүй юу? Бидний гол амьтдаас ялгаад байгаа зүйл. Бид нэр ерөөсөө эргцүүлж бодохоо болцсон, тунгааж бодохоо болцсон. Өнгөц дүгнэлт хийгээд өнгөц дүгнэлтээрээ хүмүүсийг шууд дүгндэг. Наа чин тийм, наа чин юм, их сургууль бол тийм, за энэ бол тийм. Өнгөц дүгнэлт гэдэг зүйл өөрөө хүнийг потенциалтай ажиллахаас нь хязгаарлаад байдаг. Тэгэхээр гоё эрүүл хооллоод дасгал хий. Ийм хүний шилбэний артлын булчин 2 дагч зүрх гэж ярьдаг байхгүй юу? Яагаад гэхээр хүн ингээд сэтгэл хөдлөл айгүй доторгүй байх үедээ босоод нэг алхаад идэв штэ. Энэ өөрөө ухамсаргүй хийдэг үйл байхгүй юу? Тэр нь яа гэхээр хүний тэр шилбэний арын булчин ажиллахаар дээшгээ тархи руу цусыг сайн шахаж өгдөг. Тархи руу цус сайн шахагдаад ирэхээр хүний логик сэтгэлгээ сайжирдаг. За хүн нэг гараа артаа аччихвал ингээд нэг говьяа сууж идэв штэ стрессгээрээ. Энэ хүртэл ингээд бидний нэг ухамсаргүй идэх цаан үйл байгаа байхгүй юу? Тийм байна. Энэ яа гэмэхэр бидний баг байхад ээж нар нэх гоё хайрын дуу аялаад ингээд бүүгийн дуу аялаад ингээд бүүгэлээд найрдаг байсан шүү дээ. Энэ ингээд бидний өөрсдөө тэр дөнгөж бүрлэж байгаа ухамсаргүй одоо тэр бодолд ингэж пингэж 50 унцтай байна гэдэг мессежийг кодлыг бид нар автсан байгаа байхгүй. Тэгээд бид нар ухамсаргүйгээр стресстэй үедээ ганцаардах үедээ тэр үйлийг ингээд хийгээд ингээд говьд байдаг тий. Тэгэхээр ингээд та хэд маань энэ хөдөлгөөн хийгээд говьд актив хөдөлгөөн хийж тархиа гоё амьд ойлгоорой. Тэг хүний хийгээд гоё боддог байгаад эргцүүлээд байгаарай. Эргцүүлэхгүй бол үнэхээр амьдрал нэр утгагүй шүү л гэдгийг хэлмээр байна да. За бидний урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. Баярлалаа. За Гэгэ Монгол подкастын өнөөдрийн дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Бидэнтэй хамтран ажиллахыг хүсвэл та манай пэйж рүү холбогдорой. Баярлалаа.